За ийм асуудал байгаа. За бүгд мэдж байна. Гадаад нөхцөл байдал хүндрээд шатхууны үн өсөөд энэтэй холбоотойгоор инфляц нэмэгдэж байгаа асуудал байна. Засгийн газар яаралтай хариу арга хэмжээнүүдийг төлөвлөх хэрэгтэй байна. Тэгэхин тулд заавал төсвийн тодтол хий гэж засаг сорж байгаа. Хуулиараа төсвийн хөрөгийг 5 сарын 1-нд өргөн бариад 6 сарын 1-нд их хурд эцэслэн батлана. Эцэслэн баталснаас хойш 3 сарын дотор төсвийн тодтол хийх хорой тохихгүй юу? Одоогийн хуулиар. Тэгэхээр бид нар 6 сар, 7 сар, 8 сар бүтэн алдаад 9 сарын 1-нд тодтол өргөн бариад 10 сараар чуулган хилцсэн гэж бодоход олон зүйл оройтчих гээд байна. Тэгэхээр бид илүү хурдтай, шуурхай ажиллах хэрэгээ засаг үүрэг авч байгаа гэсэн үг. Тэгэхин тулд тодтол хийх хэрэгээ авчиг гэж байгаа. Нэг удаа. Тэгээд тодтолоо батлагдангууд 6 сарын 1-нд тодтол өргөн барьчихна. Тэгээд 6 сард чуулган тодтолоо хийгээд орлого зарлагаа тэнцвүүлээд нэг төсвийн байдлаар нэг зохицлээд нэг хариу арга хэмжээ энэ хямралыг давах хариу арга хэмжээний төлөвлөгөө нэг юм байна. Цалин тэтгэврээ нэг ингэх юм байна. Дээрээс нь төрийн албаны бүтэц зохион байгуулалтыг ингэж өөрчлөх юм байна гэдгийг мань оруулчихгээд байгаа. Заавал 3 сар алдаад явах вэ гэж бодож байна. Нөгөө талдаа багш хэмжээний цалинг нэмсэн шүү дээ. Багш хэмжээний цалин нэмсэнтэй холбоотойгоор бас нэлээ төсөвт ялангуяа 27 онд бол 4 их найд хамгийн багтаа 4 их найдын нэмэлт зардал орж ирнэ. Гэтэл тэр зардлыг олох орлогоо бид нар бодох хэрэгтэй бол тарж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь төсвийн тодтол зайлшгүй болчиход байна. Тэгэхээр бид бол 3 сарын өмнө ч гэсэн төсвөө тодтоход даалгавар аваад энэ 100 хугацаанд сайн эрчимтэй ажиллая гэж бодож байна. Одоо байгаа хуулиар болохоор заавал 9-10 сар үлдэр хойш нь өргөн барих боломж үүсэх гээд байна. Тэгэхээр цаг алдмааргүй байна. Аль бүх дэлхийн засгийн газрууд их хурдтай ажиллаж байна. Хямралыг давахын тулд янз бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлж та бүхэн мэдээлэлс авч байгаа бах тийм биз. Гэтэл бид нар ингээд цаг алдаад зам болоод намар болоод тэгээ цаахан хийя гэж болмооргүй байна.